Надад ямар санагдаж байна гэж юу? Онцгүй санагдаж байна. Би уг нь буудан дээрээ суугаад зурагт үзэж, ном уншиж, гадуур зугаалж байх байсан юм. Гэхдээ энэ тохиолдолд надад өөр арга алга. Би идэвхтэй байх ёстой. Намайг Богуслав Залевский гэдэг. Би 82 настай. Би ардчлалтай газар л ясаа тавьмаар байна. Жинхэнэ ардчлалтай газар. Хуулийг дээдэлдэг оронд л нойрсмор байна шүү дээ. Би даасан шүүхийг улс төржүүлж байгаа явдлыг бид эсэргүүцэж байна. Ийм зүйл болцоход ухад яаж тэмцэхгүй байж болох юм бэ? Миний уриалга маш товч тодорхой. Хүний эрхийн тухай. Бид эрэхтэй, бие махбодын хувьд ч эрэхтэй, оюун санааны хувьд ч эрэхтэй. Энэ бол хүний эрх. Яагаад гэвэл бид хүний эрхийн асуудалд санаа зовниж байна. Би энэ хуудсыг тарааж байна. Залуу хүмүүс өнгөрснийг сандаггүй. Тэд одоогийн хөгжил цэцэглэлтийг үрдих гэж хандуурдаг. Өнөөдөр байдал өмнөх үе шиг л байна. Гэвч хүн л улс оронд маань болж байгаа асуудлыг эсэргүүцэж байна. Яг л хуучин шиг. Эрх мэдэлтний өөдөөс сүрж зогсох хүн дэндүү цөөхөн. Шүүхэд бүү нөлөөл, шүүхийн хараат бус байдалд бүү халд. Ердөө эсэргүүцлээ илэрхийлсний төлөө байна. Бидэнд террорист шиг хандж байна. Цагтаа худал үндэслэлээр бидний эсрэг 43800 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би хэлгэхэд 4 удаа шүүхэд дуудагдсан. Энэ зурган дээр би чимээгүй гэж байгаа юм. Охин минь надаар бахархдаг шиг аав минь ч гэсэн надаар бахархах байсан. Охин минь надад муу юм тохиолдох үе гэж санаан зовдөг. Би гэрээ цэвэрлээд байж вэ гэж эхнэрийн минь хэлдэг үг зүг болох уугүй юу? Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх нь гэмт хэрэг биш.